Зохиогч Лавгагийн 5 баяр. Шовон сүдэр. Бэсрэг роман. 1-р хэсэг. Эмээгийн үлгэр. Эмээ, энэ шууд хаачив? Эргэж ирнэ миний хүү. Хүлээ. Ээж тэгвэл хаачив? Эмээ нь хариу юу ч хэлэлгүй хүүг орхин давааны оройгоос төрүүлэн уруудсансан. Хүү тэр намар дөнгөжл 6 нас хүрчээсэн болохоор эмээ нь яагаад ихийнхэн тухай юр дурсах дургүй. Авдран дээрх том жаазнасаа ээжийнхэн зургнуудыг түүж аваад далд хийчихсний учрыг огт олдоггүй байлаа. Хүү мөнөөхөл давааны орой дээр зогсож байв. Одоо тэр аль хэдийнэ 15 хүрчээ. Ухаан орхоос ахуулаад л нүдэнд нь, оюун санаанд нь ижил дасал болсон талын бяцхан суурин нь тэр дор алган дээр тавьсан мэт илхэн харагдана. Эмээгийнх нь хэлснээр бол хүү нийслэл төрсөн гэх. Харин тэр өөрөө нүднийх нь өмнө харлан бараандах энэл бяцхан суурингаа сайн мэдэх бөгөөд төрсөн гэдгийг л эс тооцвол ходод огт очиж үзээгүй нэгэн. Бишрэлтэй. Бишка. Гисэр түүний хажууд ирсэн азаа амьсгайтан байж мөн л суурингийн зүг ширтэн зогслоо. Хүү түүнийг шохоорхонгүй ширтвэл охины хөх махан дөнгөж урган урагш төрж эхэлж буй туранхай цээж нь илт анзаарагдам төхүүлзэн. Азаа түүний харц хаан тусныг сая анзаарч даашинзныхаа гадуур нөмөрсөн хуучин хүрэмнийхээ ингэрийг хумин товчлоо. Санаан зовсон бишрэлт гар сунган зааж Танах тэр байна. Тийм л юм. Тэгээд юу гэж? Зүгээр л хэлсэн. Зүгээр юм гэж огт байдгүй энэ за миний дүү. Гिचгэд охин ичингүр сандарсандаа ч тэр юм уу хурдан алхасаар доош уруутахад нь бишрэл түүний араас инэмсэглэн дагав. Азаа түүнээс нэг ихч. Охиныг мэндэлдэг хавар аав нь хамт аригтж суусан нэгнийхээ нармаг нээчихснээс болоод аймгийн мөрдөнд сууж хойгуур ээж нь гинэт дуншин өвдөж тус олчих хүн хайн суурингийн гудамжаар бургасан сараа түшиж ядан шороо самардан мөлхөж явахтай нь азаар бишрэлтийн эмээ таарч шууд л тэнд нь ихвэрч авчээ. Хаврын бүрхэг саарал тэнгэрийн доор хамаг байдгаараа чарлан өөрийгөө ирснийг зарлан бархирах улаан илзрэн амтныг эмгэн өхөөрдөж нулимсаа залгин байж Аз тайж, буян тайж хоёр бол доо. хэмээн үгэлэхэд охины ээж Игчээ. Би тэгвэл охиноо аз буян гэд нэрлэчихв. гэвэл эмгэн Аав нь удахгүй хүрээд ирэхээр асууж байгаад болно үсттэй. хэмээн санаа алдсан ажээ. Харин охины аав 3 сарын дараа сая нэг аймгийн мөрдөнгөөс суллагдан турж ицсэндээ нүд нь ухархайдаа ширгэх шахсан амтан гэртээ ирээд эхнэрийнхээ хийсэн хоолцайг амаа олохгүй идэж ууж байхыг хараан тогтоод удаагүй бяцхан охин эхийнхээ мөөмийг үлгэх завсраа үе толгоо гэдийлхэн гайхан харж байсан гэдэг. Цагта чамгүй зартай зодоонч хулгайн явсан аав нь байс хийгээд л аймгийн мөрдөнд суучхна. Тэгэд л хөөх юм уу ээж нь хоолцай барин араас нь явахдаа азааг их барьж авсан эмгэнийдээ орхидог байлаа. Ингээд л бишрэлт азаа хоёр игээл нэг гэрийн ихчдүүс шиг ижилдэн өссчээ. Ээж нь түүнийг төрүүлэх үедээ өмсөж байсан нэвсгэр даашинзнаас охин сална гэж үгүй. Хизээ нийлийн даашинзаа өмсчихсэн хоёр охин дүүгээ хөтлөд бишрэлтийн эмээгийнх рүү суурингийнхаа мөнөөхөл шороотой саарал гудамжаар айсгүй харагдана. Тэр хоёрын аавууд нь жил бүрийн хавар хуучин муу гэсэн хамгал хувцс сунараа өмсөж хагарч шимтрэхгүй болохоор ч тэгдэг юм уу хөнгөн цагаан тавг сэнчтэй төмөр аягнуудаа чигсэн гандаж онгосон цэрэг аранзнуудаа ижилсүүлэх мэт үүрсээр давааны цааттай төр буудлах хайгуулынхны эсвэл зам ангийнхны чингэлэг хэрэгнүүдийг зорин тамхиа багуулсаар оддог байлаа. Харин намрын бүр сүүлээр суурингаас тимч холуур биш урсдаг бяцхан голын ус сая нэг хөлдсөн хойно арих тамхины ихэнх үнээр ханхлуулсаар ороод ирцгэн. Азагийн аав ингэж ирэхдээ ёс мэт бишрэлтийн эмээгийнхэр дайрах хагаад энэ үед охин нь яг л түүнийг хүлээж байсан мэт хоёр дүүгийнхээ хамт тэнд байж байдаг байв. Удалгүй азагийн ээж нь ороод ирнэ. Ингээд бүгд цугларсан хойно аав нар нь сая нэг тус тусын аранзаа ухан аймгаар дайрч ирэхдээ цуглуулсан сууринд бол нүдний гин болсон элд уут шил савтай амттан шимттэн гişрэн дээр өрцгөн.
Тэгэхэд л хаалганы дэргэд хооронд нь düşүүлэн тавьсан хоёр аранзнаас дөрүүнээс хойш нүд салгалгүй тойрон эргэлдэж асан хүүхдүүдийн наранч ёстой нэг гарандаа. Хоёр аав нь аранзныхаа ёроолоос хамгийн сүүлд гар нүрийн алчуур эсвэл зузаан ноосон цамцандаа нямбалан боосон нэг шил арх гаргаж ирээд тамхи баагуулан удаан сууцгаана. Бүр шөнө болсон хойно бишрэлтийн аав. Сумын сумих алс дээрээ зүргээ хайруулж яваа. Баяндалаа ус шигээ бэлэхэм сэтгэлд авмэ. Хэмээн намуухан аялагт нь Азагийн ээж дорн тосч аваад түрэн дуулж дуусны эцэст нөхрөө сугадан огтоо дагуулсаар харихаар оддог байлаа. Бишрэлтийн аавыг угтах гин. Үнэндээ угтахад халамцах бүрдээ санаж шаналаад байх аав үгүй. Бишрэлтийн эмээ аймгийн цайны газар насаараа зөөгч исэн бөгөөд хүүгийн эцэг нь зам зуур төр буужхад давхиж одсон тээврийн жолооч юмсанж. Эмээ нь 9 сарын дараа өнөө жолоочийнхоо нэрийг хэдийнэ мартчихсан байсан тул хүүгээ цэрэнгийн угтах хэмээн өөрөөрөө овгулсан гэдэг. Дутуу угаасан халтар цонхон дээгүүр шувуун сүүдэр игшин зур тусаад өнгөрөх шиг он жилүүд хиндэж үл анзаарагдам. Бас нэг их дурсагдхааргүйгээр үлрэн одож угтах цэргийн албанд мордоод 3 жилийн дараа гэртээ харж ирэлгүй хотод үлчгсэн ажээ. Бишрэлт Азаа хоёрыг даваан дээрээс яарамгүй уруудан алхасаар суурингийн захын гудамж руу орж ирвэл хүүг орцных нь үүдэнд 3 найз нь хүлээж байлаа. Айл 1-р ангиасаа л хамт нэг ширээнээ суусаар өдийг хүрсэн зоригоо гих найз нь ямар нэг нууцын талаар ярилцах гээд байгаа нь илт. Азаа руу гярхаа жартхарнүүдээр нэг хальт хилэм хийснэ. Азаа, хоёр дүү чинь чамайг хайгаад эднийх рүү орчихсон. Гэд бишрэлтийн зүг эрүүгээрээ дөхөв. Азаа түүний зүг давхуутай инээмсэглэнэ. Нэг л их нууц юм ярьсан ахтар. Эртээд 3 шар байранд аймгийн төвөөс нүүж ирсэн охины тухай ярих гэж байгаа сте. Аав нь аймагт том дарга байсан гэсэн. Тийм болохоор тэр охин чинь та нар шиг хөдөөний халтар хүүгүүдийг нэг нүдэрээ ч тоож харахгүй за. Тэр охины чинь тоож ярих гээгүй. Дуугуул дүүнэр рүү орж үз. Химэн зоригоо өөдөөс нь хигж үргэлээ. Азаа долоовор хуруугаараа чамархаага өрөмдөх мэт дохиж хоод орц руу гүүгээд орчихов. Энэ үед захаасаа эмтэрж бутарсан тоосхон байшингийн хан түшин тэднийг чимээгүй л ажиглаж суусан энхээ цэдэн хоёр өмднийхөө бүхсний тоос шороог гүвсөөр хурж ирлээ. Зоригоо орцны хаалга руу нэг хялам хийгээд Хөөш бишка. Аймгаас ирсэн тэр охины хамаатан гээд нэг хүүхэд ирчгээд манай навихныг бүгднийг мөнгөдөөд шулж дууслаа. Чамд юм байна уу? гэвэл бишрэлт баруун гуйныхаа халаасыг дарж үтснэ. Өчигдөр чамаас ампсан хэдийн юм байна яах гээд аа. Тэнэгтэй дагааж тэгээ бүхэлд нь нутагдаяра тэр мө чулуулаа дуусах юм уу? Гисэр инхээ тэдний дундуур сөөнгтөн ороод ирлээ. Аймгийн 10 жил сурдаг байхдаа нэгээрээ дотор байрныхаа үүдэнд 3 хүүхэд салам нүдүүлээд нэгнийх нь хатуу ултай гуталны хоншоор төвөнхийг нь гэмтэж хоолойны хагалгаанд орсноос хойш сөөн хочтой болсон энэ өвгүн л чухам анх задгай зоосон мөнгийг цардамал зам дээр давхарлан өрж байгаад мөлчгөр чулуу юм уу паалан жорлонгийн тагны хар хуунцар бариулаар зохин тоглодог тэр тоглоомыг нухтын суурьнд дэлгэрүүлжээ. Багасаа болдоггүй сахилгагүйгээр суурин даяар алдаршсан бишрэлтийн эмээгийн хилдгээр дүүрчгсэн төрөхгүй. Инхээ хүүг аав ээж нь гайгүйхэн сурлагатай болох гээд аймгийн төвийн сургуульд өгч дотор байранд оруулаадгсан биш. Нөгөөх нь тэнд харах, хянах, загнаж зандрах хүнгүй харин ч дураараа туйлж өгсөн аж. Ингэж яваад аймгийн төвдөл танхаагаараа нэртэй үеийнгийн 3 хүүтэй мөнгөцсөн биш нөгөөдөл нь хамгаа алдсандаа шаарлхан дотор байрных нь гадаа отож байгаад бүүрлэх нь нүдчихсэн тэр байлаа. Бишрэлт. За яах очил доо. Харин би ганцаараа тулан шүү. Химэн хариулаад сууринг дэнж хороолол химэн 2 заагалсан урт жалганы цааттай харагдах 2 давхар 3 шар байшингийн зүг төрүүлэн алхав. Нөгөө 3 биелүүгөө урамтай нүд ирмэн тохилцоод маас адил инээд алдан найзынхаа араас даглаа. Мөнгөдөх химээх хөвгүүдийн хувьд хамгийн чухаг бас ч гэж нууцыг нь чанд хадгалах учиртай энэ тоглоомын дүрм их амархан.
Бодрохой зоосон мөнгөний тоотой талыг нь дээш харуулж дээрээс нь давхарлан үрж байгаад тоглож буй талууд хуруу гарган дийлсэн нь эхлээд өөрийн моогураар цохино. Ингээд ийш тийш тарсан мөнгөний сүл дээрээ буусныг зөксөн хүү авах бөгөөд хин ихийг авсан нь хождог аж. Моогур гэж нэгнийхээ мөнгийг монжоход хамгийн чухал үүрэгтэй мүлгэр чулуу юм уу? Машины аль нэг ид ангийн бөөрөнхий төмөр үрлийг хэлэх юм. Инхигийн хэлснээр бол монжуур гэдэг үгийн хотын хүүхдүүд моогур гэдэг аж. Харин нугтын хүүгүүдээс хамгийн гоё моогууртай нь бишрэлт юм. Нодны намар нугтын сургуулийн спорт өдрлөг болж өглөөнөөс ахуулаад часуулан цэв цэнхэр биеийн тамирын хувцастай хүүхдүүд суурингийн гудамжаар холхилдож байх тэр үе юмсанж. Эмээн Энэ нэг юм миний тамхинаас хумслаж татаад болохоо байлаа. химийн гомдолсноос болоод араас нь завсарлага бүрээр мөшгөх азагаас цухтан сургуулийн жорлон руу гүүхээр орсон бишрэлт сая нэг амьсгаад аржээ. Халаасанд нь байх эмээгийнхэн татдаг өмхийн үнэртэй дүнс биш. Аавынх нь саяхан айгуулын ангиас эрэхтэй авчирсан чамин хайрцагтай янжүрийн нэг ширхэг гуйг нь халууд өгүүлнэ. Хүү янжүрийг амандаа зун удахгүй цорын ганцхан суйлтууртай энэ бяцхан жорлонгийн өрөөгөр дүүрэн суунаглах гайхалтай сайхан тэр үнэрийг мэдрэхэр зэхэн нэгөрө хичээлээсээ ирэхэд имэн өмдийг нь уугц татан авч сэгсрэнгүүтээ халааснаас нь гаргаад ирснээс хойш omсныхоо түрүүнд нуудаг болсон шүдэн зэ гарахтал нүдэнд нь огт өөр зүйл харагдаж өөрийн ирэхгүй зог тусахад хүрэгжээ. Өчигдөрхөн аймгаас ирсэн хоёр слесарээр өглөөнөөс хойш сургуулийн яравтаа архитаж явсны хойно суурингийн хүүгүүдийн хамгийн ховор нандин эрдэнэ болсон энэ эд одоо бишрэлтийн нүдний өмнө тасхаар биш харин ч алт мөнгөн өнгөөр туяаран гэрэлтэж бөөн тэр. Байрных нь үүднээс бишрэлтийг дагуулж явснаас хойш ердөө ганцхан цагийн дараа хөвгүүд суурингийнхны Баастин гол хэмээн нэрийддэг нарийнхан горхны хөвөөнд лөөл харган овоолон түлсэн бяцхан түүдгийн дэргэд зургуулаа сууж байлаа. Аймгаас саяхан шилжиж ирсэн охиныг уянга. Харин хүүг анх л тэдэнтэй тоглохоор суухдаа өөрийгөө танилцуулснаар зүгээр л бодох хэмээн. Бишрэлт ботхоос хоцсон мөнгөөрөө тэрхүү чухал тоглоомыг амьсгаа даран ажиж байсан найзуудаа дайлахаар шийдсэн нь тэр байлаа. Хамгийн сүүлийн цохиогоо хийхээр моогураа шивших тэрл үед шилэн хүзүүнээс нь нэг л таньдаг халуун амьсгал төөнөхөд гайхан дээш үлээвэл хизээдэж хүрээд ирсэн бүүмэд азаа ардан зогсчихсон. Төөхрийн өндөр өрсөн зоосон мөнгнүүдийг нүд салгалгүй ширтэж зогсно. Суурингийн ганц дэлгүүрийн худалдагчийн отхон хүү болгоход сэдэн найзынхаа ухаан самбаа зарцуулан хоцсон мөнгийг сургуулийнхаа хүүгүүдээс ганцаараа л өмсдөг Орос сурагчийн дүрм товцсныхаа ингэрийн халаасанд нандинг хийж аваад хар хурдаараа чавхцнаар нэг их удалгүй тэд бяцхан горхны эрэхт инхүү тухалцгаалаа. Тосон савирсан лаазалсан жараахыг гондтой хар талхтай холин өмхөх зураа ботгоо. Хотод бол маний дүү үеийнхэн тоож мөнгөдөхгүй. Зөвхөн бацаанууд тоглоод харин олсон орлогын нь 17-г нь ах нар нь олон атманууд хувааж авдаг юм лээ. Химэн өгүүлнэ. Буудхан суурингийн хүүгүүдийн хувьд үнэхэрийн гайхаж бишрэм. Янз янзын хачин сонин зүйлсийн тухай тасралтгүй ярих тэр хүүг харах зураа бишрэлтэй. Аймгаас ирсэн гэхэд бид хэдээсээ ялгаагүй өлсөж явдаг юм уу да? Химэн бодож суулаа. Зоргоо нурман дундаас хідэн шарсан төмс бургасны мөчрөр гоогдон эргийн илс рүү шидлэх зураа азараа үе хялмхийн. Ерөөс зоргоо хялмхийн харах зураа л зөвхөн өөртөө эрэхтэй ямар нэгэн зүйлийг бодож олдгийг найзууд нь бүгд л мэддэг байв. Бараг шинээр шахуу джинсийн хүрм өмд ижилсүүлэн өмссөн тэр охины задгаа тавьсан хонгор шулуун үсэн жаргаж буйнаар сүүмийн цогшох түүдгийн туянд улбар шараар гэрэлтэх аж. Бүр өдөш болсон хойно тэд тарцгааж азаа хэдийний унтчихсан баг дүүгээ тэрвэрэн нөгөөг нь хөтлөн харсны дараа бишрэлт эмээгийнхээ хамт хаашаа 6 алхам амдүрвэлжин том өрөөнийхөө цонхны тавцанд тулган тавьсан ширээнэ бие биенийхээ өдөөс харан сууж байв. Та унт холоогүй мүү? Аав одоо өрөөг юм чинь мэдгүй үз. Харин өдөө дунтаагүй юм чинь чиний маргаас сэрнэ гэдэг л мөөдгүү байлгүй. Маргааш чинь амралтын өдөр штэ. Мэдэж байна. Гэхдээ чи эртхэн босвол надад л тустай юм да. Аймгаас өчигдөр шуудан ирснийг нөгөө согтуу сосор бүгдийг нь гэртээ аваад харьсан биз. Чи очоод надад ирснийг нь аваад ирмээрсэн. Эмээ, танд юу нэгхэд хинээс л хэмжирээд байдгийг. Чамд хүртээлгүй. Би орчлонд ямар танаа аав та хоёр шиг ганцаараа биш.
Согтуу сосор гэдэг нь бишрэлтийн дотны найз, зоригогийн аав, суурингийн холбооны эрхлэгч, дээд урал дээгүүрээ нарийнхан ширвээ сахалтай өндөр гоохгор ир. Азаа тэр хоёрын ааваас ч илүү бараг л өдөр бүр арх үнэртүүлчихсэн явах хитрхи ноомоо гэмэр тэр ирийг нугтынхан дээр дооргүй л согтуу гэлцэн. Эмээн дахиж дуугарсангүй. Би та хоёр шиг орчлон ганцаар биш гэж анх сонссон хинч гомдмоор үгийг байнга хэлдэг эмээ. Хүү минь чи бид хоёр л бие биенээ гэхгүй бол химэн жилдээ нэг санаашран шивнэх аав хоёроос нь өөр нэг дотны хүн түнд байгаа гэдэгт бишрэлт огт эргэлзэж байсангүй. Тэр бол хүүг дөнгөж 5 нас хүрч байх хавар нь Югославч билүү, Чехословакч билүү мэрэгжилтэн дагаад явчихсан химээх ээж нэмсэн ч. Аавынх нь хотоос ирүүлсэн хүү бид хоёр бүр очлоо гэсэн яаралтай шуудан авсан эмээн тэр хоёрыг бүр үүрээр аймгийн галт тэрэгний зогсоолын уртаа гихчийн вандан сандлын үзүүр дээр байдгаараа бүхтийчгсэн хүлээж суусныг бишрэлт одоо ч мартдаггүй юм. Түрүү жилийн төрсөн өдрөөр нь эмээн тавг дүүрэн овоолсон сүүлний өөх хоньны гидс дотроор хийсэн халиартай хуушур өмнө нь тавиад ижлээсээ дөнгөж ирээд үлссэндөө ховдоглон идэх хүүрүүгээ хард сууснаа өөрөө төрүүлэн. Хүү минь чи ээжийнхээ тухай мэдгсэн гэж хүссэн хിവэрээ юу? Гэхдээ нь ам дүүрэн хоолтой бишрэлт дуугүй л толгойд өгчээ. Эмээн гэртээ бол өөрөөсөө огт салгадаггүй хуучирч шарлан захаасаа сэмэрсэн баржгар хээтэй цагаан алчураараа ширээгээ арчингаа. Ээж чинь их сурлага сайтай, хэл усандаа сайн оюутан байсан гэдэг юм. Харин тэр жил намайг очиход өөрийнх нь үгийнхээ далимд хэлснээр бол аав чинь гинт гарч ирээд хамаг мөрөөдлийг нь балалчихсан юм гэсэн. Ачиртай бол чийл гидсэнд нь ороод мөрөөдлийг нь балалчихсан хэрэгэлдэ. Аав чинь ямар хар ажлаас өөр хийж чадах зүйлтэй биш. Хотод хар ажилчнаар их хүнч байх биш. Шүнэн зүүдэлж хүсээд хонсон зүйлийг нь өдөрт нь аваад өгдөг хүн хэрэгтэй байсан болохоор ээж чинь танай аав та хоёрыг нэг л өглөө хаяад явчихсан юм. Гэхдээ хүү минь миний чамайг багад ярьж өгдөг байсан үлгэрүүдийг хэн зохиосныг одоо хэн ч мэдэхгүй. Заримыг нь миний аав бүр өндөр өвөө маанч зохиосон байж магадгүй. Эсвэл би замын гуанзны мухрын ширээнд сууж байсан хэн нэгэн хүний амнаас сонссон байж магад. Чи надаас ээжийнхээ тухай сонсмооргүй байгаа бол зүгээр л өөрөө ямар нэг үлгэр зохиогоод бодчих. Хизээ нэгэн цагт тэр чинь үнэн юм шиг л санагддаг болно. Гижээ. Тэр шөндөө эмээн Миний хүүгийн дээд оруулан дээгүр сөрөвгөр хитэн сахалцах үйж. Дуу хоолой чинь бүдүүрэн, цээж чинь уужим тэнгэр болжээ. Тиймээс одоо чиний сонсох бүхэн эмээгийнхэн чамд ярих хамгийн сүүлчийн үлгэр болог. химээгээд ийн хүүрнэж гарлаа. Урд нэг өнчин хүү олон хонтой айлд өвөл зүнгүй зарагдаж сая нэг хөлсөө авах болоход харамч эзэн нь түүний алган дээр 3 зоос хайчаад өөр юу ч хэл алгасангүй хөөчгөж гин. Хөөхий хүү 3 зоосоо нандинэн өвөртөлж өрөөсөн гуталж болов худалдаж авахар шийдэн явсаар нэгэн буурчин газар хурч очижээ. Гэтэл буурчин газрын эзэн түүнийг нүднийхээ булангаарч харалгүй хашааныхаа үүднээс хөөчөв. Ингээд цааш явах гэтэл урд шүнэн тэнд хоноглосон нэг жинчин ир хажуугийн хүндээ би өнгөрсөн шүн ямар сайхан зүүдэлснийг чи огт таахгүй дээ. Миний бараг л зулай дээр орчлонгийн бүх одод төмөн живаагаараа ярааж дээрээс минь мөнгөн сар өнгийн ингэрт минь алтан нар эрхлэн байх юм. Гэхийг сонссон хүү түүн дээр гүн очиж хүндэт ах минь та надад сайхан зүүдээ худалдаж болох уу гэж гин. Өнөөх жинчин ир эхлээд гайхснаа дараа нь учиргүй шоолон хөхөрч гарав. Жинчнийг дагаад буурчин газрын эзэн
Хажуугийнх нь хүнгээд бүгд л жаал хүүг хоруугаараа жичин эг маггүй хөхрөлдөв. Харин хүү огт нь ятсангүй. Та надад зүүдээ худалдчихал та. Химэн жинчнээс шалсаар байжээ. Тэгтэл жинчин гинэ тинэхэ болж чи миний зүүдний оронд юу өгөх юм бэ? Гэд хүүг дээрээс нь доош харлаа гин. Хүүч өврөө шалвхан удлаад 3 зоосоо гаргаж сар байвал жинчин ир түүнийг нь яаран шүрч авснаа. 8 тохирлоо. Одоо миний зүүд чинийх гэжээ. Хүүч сайхан зүүдтэй болсондоо баярлаж яаран гүйж одвоо. Ингээд хүү хичнээн ч хоног явсан бүүмэд эгээтэл сүхэрч унахын даваан дээр бүрэлдсэж харанхуйлсан нүднийх нь өмнө өрхөн битүү өмбүүл бор гэр харагджээ. Хүү нэг сэртэл нөгөө гэр дотор хаяанд нь хөвтөж байна гин. Энэ гэр гарных нь оронд хүрээний сарвуу, хөлнийх нь оронд эвэр туурай ургасан эмгэн шулмих байв. Эмгэн шулминд өөр нэг хүн байсан нь хүүгийн үе тэнгийн охин мөнгөн гэрэл. Тэр өдрөөс хойш хүү эмгэн шулмын гадаа хамгал хар бор ажлыг амжуулж харин мөнгөн гэрэл охин гэрийнхэн доторх бүхнийг хийсээр уджээ. Нэгэн шүн жаал хүүг унтаж чадахгүй буруу харчихсан хатавчандаа хөргөөж байтал эмгэн шулам мөнгөн гэрэл охинд хэлж байна гин. Чи намайг маргааш яваад ирэхэд тогоо дүүрэн ус чанчхаад байгаарай. Би энэ хүүг эдэмц. Харин маргааш нь шулмыг явсан даруйд мөнгөн гэрэл охин хүүд хоёулаа одоо л амж зүгтахгүй бол болохгүй. Алив тэр үнэнд хавчуулаатай үгэр ясан самыг аваад миний өсөнд хатгачих. Тулганы чулуунаас нэгийг аваад өвөртөл гिचгээд өөрөө дүрлцэх галаас нэг цог аваад энгэрлүүгээ шургуулад хүүг хөтлөн хар хурдаараа гүйлээ. Хичнээн ч гүйсэн юм бүүмэд хоёул сая иргэн харвал тэнгэрт тулсан тоос шороо манруулан эмгэн шулам араас нь хөөж айсвэ. Тэгтэл ч мөнгөн гэрэл охин өвөр дээрх чулууга гаргаад шид химээ хашгирчээ. Хүүч зэхээ аван нөгөө чулууга гаргаад шидтэл эмгэн шулмын өмнө даваж тойрч гарахааргүй ургаа том хад босчээ. Хүү охин хоёр ч цаашаа зүгтсаар нэг эргээд харвал эмгэн шулам нөгөө ургаа хадыг чинь үүдэн хоёр шүдэрээ үүрч бутартал мэрсээр нэвтлээд мөн л араас нь нэхэн ойртлоо гин. Мөнгөн гэрэл охин үснээсээ нөгөө өгөр ясан самыг суг татаад шидчихсэнд шулмын өмнө нэвтэрч туулахад бэрх шивэр их ургажээ. Манай хоёр цааш гүйсээр амьсгаагаа авахаар түр зогстол эмгэн шулам нөгөө их шивэр ойгч нь хүл гараараа хугчин нугчсаар нэвтлээд гараад ирлээ. Харин мөнгөн гэрэл охин огт сандарсангүй. Өврөөсөө улайдмал цогийг гаргаад чулуудчихсанд харээж өсөрч барахааргүй өргөн гэж жигтэйхэн гүн гэж ёроолгүй гал гол урсжээ. Гал голын дүл тэнгэрт тултал дүрлзэх атал эмгэн шулам эс хайхран өсөртөл дэхий голд нь хүл алдан унаад шатаж өвхөв гин. Удалгүй гал гол аах гарч ирсэн шигэ гинэтэл байхгүй болчихсонд хөө охин хоёр эмгэн шулмын гэрлүү эргээд очижээ. Ядарч туйлдсан хоёрч гэрт оронгуу таал унтаж амархаар өнхрөөд өгөв. Маргааш хүү гүн нойрноосоо арай ядан сэртэл өрхөн битүү муу гэрн оосор бүчгүй орд цагаан өргөө болчихсон. Тал дүүрэн хонин сүрэг бэлчин
Дээрээс нь үзэгслэн гоо мөнгөн гэрэл охин гэж өвөр дээр нь бяцхан жаал үнэгчлэн нойрсож байх нь тэр. Хүү жинчний үгийг сая нэг сан тунгаавал бараг л зулай дээр нь төгөх түмэн живэ одод нь хонь сүрэг аж. Дээрээс нь өнгийх мөнгөн сарн мөх гэрэл охин. Харин энгэрт нь эрхлэх алтан нарн инхри бяцхан өрн байлаа. Нээрэн чимээн түүнээс хойш хүүд ганцж үлгэр ярьсангүй. Харин хүү тэр шүнжэнгөө цурам хийлгүй ээжийнхээ тухай түүхийг дотроо зохион төсөөлсөн бөгөөд түүнийг хизээж мартаагүй юм.